Хүчит шонхор зах дээр өхрийн махны үн 1 кг тутам нь 35 мянган төгрөгөөс давжээ. Харин махны худалдаачдын зүгээс экспортод их хэмжээний мах гаргаснаас шалтгаалan дотоодод махны өмсөл үүсэж үн өсөж байна гэж үзсэн байна. Тэгвэл хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас экспортод гаргаж буй нийт махны ердөө 3%-ийг өхрийн мах эзэлж байгаа тул дотоодын хэрэглээнд хомсдол үүсэхгүй гэж тайлбарласан байна. Одоогоор экспортод 1 кг махыг 16 мянган төгрөгөөр худалдаалж байна. Хүчит шонхор зах дээр 12 цагийн үед очиход дийлэнх махны лангуу хоосон, зарим лангуу нь цөөн хэмжээний махтай байна. Тус захад 1 кг өхрийн цул мах 35 мянга, өхрийн ястай мах 30 мянга, хоньны цул мах 26 мянга, хоньны ястай мах 22 мянга, адууны мах 17 мянган төгрөгөөр худалдаалагдж байна. Худалдаа эрхлэгчдийн хийж байгаагаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаагүй байж экспортод мах гаргаж байгаа нь өнөөдрийн махны үнийн өсөлтийн гол шалтгаан болж байна гэж үзэж байна. Экспортын чөлөөтэй суд тавьсан. Тэгээд хэн дуртай гэдэн орж ирээд үүдэр нэгээл махыг аваад нөөцлж шít. Нөлөөлгүй яа тэгээд зарах мах олдохгүй байх чи экспортод гаргаад энэ чи Монголд борлуул одоо Монгол хүмүүс нь идэх мах авдаг шít. Өшөө хаашаа ямар орн руу гаргадгийг бид нар ч боловсруулж аваад идэв шүү гадаа. Би тэгж л ойлгодог шít. Экспортын хэмжээний мах. Тийм бид нар тэгээд лангуун дээр яах юм тэр өндөр үнэтэй түрээстэй байдаг юм чинь одоо энэ лангуугаа төлөхийн тулд гадаа гарч мах авахыг бодно. Тэгээд нөгөө чэнжүүтэй чинь булаасалж яаж бас өндөр үнээр авна. Угаасаа экспортны мах гадагшаа гаргаж байгаа махнаас л болж байгаа шүү дээ. Ер нь бол тэгээд цагаа тулаад ирэхлээр ерөөсөө энд манад бол төр засгийн бодлого маш буруу байгаа учраас хятад дэндүү их хэмжээгээр орж ирээд уршаага гаргах биш бэлэн мөнгөөр махын дараад махын одоо мачтаас авчихад бидэрт энд зохиомжтой хамаастал үүсгэж ингэж махны үн хөөргөдөд энэ л гэж энэ хаврын хувьд бол би харж байна. Манай улсад 2025 онд 85.6 мянган тонн махыг 17 улсад экспортлжээ. Нийт экспортын махны 62%-ийг бүгд найрамдах Хятад ард улс худалдан авдаг бол булангийн орнууд болох Иран, Ирак, Катар зэрэг улс нийт экспортын 22%-ийг эзэлж байна. Үлдсэн хувийг Узбекистан, Казахстан, Орос зэрэг улс руу экспортлдог байна. Харин экспортод гаргаж байгаа махны дийлэнх хувийг Ямаа, Сарлаг, Адууны мах эзэлдэг тул дотоодын хэрэгцээнд нөлөөлөхгүй гэдгийг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдгдлээ. Ерөнхийдөө энэ 2025 оны махан бүтээгдэхүүний экспортын яг бүтцээр нэгэд аваад үзэх юм бол за адууны махныг 35 мянган тонныг бол экспортод бол гаргасан байна. За тэгээд өхрийн мах бас тодорхой хэмжээгээр гарсан. За өхрийн махны бүтцээр нь аваад үзэх юм бол ихэнх нь бол ер нь яг сарлаг экспортод гарсан байна. Сарлагын мах экспортод гарсан байна. За мөн одоо ингээд дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн бүгд амир Хятад улс руу гарч байгаа. Эндээс бол дийлэнхийн ямааны мах гэдэг эзэлж байгаа. За ингээд үзэхээр яг дотоодынхоо хэрэгцээг бол манай монголчууд бол нэг адууны махыг төдийлөн их хэрэгэлдэг. За мөн ямааны мах, за тэгээд нэг сарлагын мах зэрэг бол төдийлөн их хэрэгцээлж яг энэ дотоод бол нэг хэрэгцээлдэггүй. Тэгэхээр нэг дотоодынхоо хэрэгцээнд экспортыг нөлөөлсөн гэж бол бид нар бол бас үзэхгүй байна. За гайлын бүрдүүлэлтээс ингээд хараад үзэхээр нэг 4.5 доллараар экспорт. За ингээд тэрийг нь Монгол мөнгөн дүнд ингээд шилжүүлээд төгрөгөнд ингээд шилжүүлээд үзэхээр нэг 16.5 мянган төгрөгөөр бол нэг экспорт бол үн ингээд тогтцсон харагдаж байгаа шиг байна. 17 улс руу экспортлж байгаа махны үнийг галийн бүрдүүлэлтийн мэдээлэлээс харахад 1 кг махыг 4.5 доллар буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 16,500 төгрөгөөр борлуулж байна. Үүнийг намрын үйлрэлд махны үн хямд байх үед нөөцөлж дараа нь экспортлдог гэж тайлбарллаа. Одоогоор махны экспорт төр зогссон байгаа бөгөөд жил бүрийн 9-р сараас дараа оны 1-р сар хүртэл экспортлдог байна. Харин иргэдийн зүгээс ийм хямд үнээр мах экспортлж байхаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байна. Хоёрын тийм хямдхан гарах хэрэг байхгүй шүү дээ энэ Монгол. Одоо дотооддоо өөрсдөө монголчуудаа болохоор өхрийн мах 34, 35 гэж байна. Хоньны мах чи 25 мянга болцсон бай. Тэмээний мах чинь одоо 17 мянган төгрөг болцсон шүү дээ. Энд чи амар үнэтэй шүү дээ. Ард түмний гар дээр хідэр очиж байгаа ингээд хүмүүс мэдчихэж байгаа юм. Гадагшаа гараад дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүй биш. Гадагшаа гараад. Тэгээ тийм хямдхан гаргаж авал үнэн бол хэцүү л байна. Сая өхрийн мах авсан чинь 34 мянга гэж л. Килэн 34. Тэгээд хоньны мах 22 та байсан. Энийг 5 ил мах авсан чинь 180 мянга төгрөг болсон. Энэ бол мах амар үнэтэй болсон юм уу?
Ер нь бол экспортлогоо болчвол яасан л гэж боддог шүү дээ. Өөрснөө ийм амар махны хомсдол үүсгэж тэгээ гадагшаа экспортлоод гэдэг нь утгагүй санагдаад байгаа байхгүй. Надад 14-өөр өгсөн бол 14-өөрөө зарах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол тийм үстэй. 14-өөр зараад ашигтай л байгаа бол 14-өөрөө зарчих хэрэгтэй шүү дээ. Махны үнийг тогтворжуулах зорилгоор төрөөс нөөцийн махыг худалдаанд гаргасан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй хэвээр байна. Мөн худалдаа эрхлэгчдийн хийж байгаагаар экспорт дээр нэмэгдэж, намрын улиралд Хятад улсын махны ченжнэр махыг их хэмжээгээр нөөцөлж авч хадгалдаг. Үүнээс шалтгаалan зах зээлд махны хомсдол үүсэж, үн өсдөг гэлээ. Тэдний үзэж байгаагаар махны үн хангалттай хэмжээнд хүрсний дараа хаврын улиралд буцаа монголчуудад өндөр үнээр нээлүүлдэг байна. Иймээс төрөөс тодорхой бодлого хэрэгжүүлж мах экспортлж байгаа үйлдвэрүүдэд тавих хяналтыг сайжруулахгүй бол махны үн жил ирэх тусам өссөөр байх болно гэдгийг худалдаа эрхлэгчид онцоллоо.